Өдрийн мэнд хүргэе. За би та бүхэндээ нэг комент уншаад богинохон бичлэг хүргэхээр шийдлээ. Тэгээд ямар комент байсан бэ гэхээр би дээр скриншот хийгээд зургаар оруулчихъя. Хичээхгүй урсгалаар нь болох юм байна гэд хүчлэхгүй явъя гэж бодъё. Хэрвээ англи хэл сурах шаардлагатай байлаа. Тэгвэл хичээж хийхгүй бол хэдэн жилийн дараа англи хэлийг сурсан байх болов уу? Зорилго, сахилга бат, хичээх чадвар тэгээд ямар ч хамаагүй юм бол амжилтанд хүрдэг тамирчдаас яаж амжилт гарах вэ гэдэг ийм асуулт байсан, комент байсан. За тэгээд таны харж байгаа өнцөг ч гэсэн бас маш зөв, бас гоё сэтгэлээ үлдээдэг, санал бодлоо үлдээдэгт маш их баярлалаа. Энэ дээр тайлбар хийхгүй бол бас болохгүй байна гэж бодоод та бүхэндээ хүчлэхгүй, хичээхгүй байх гэдэг нь одоо яг ямар учиртай зүйл вэ гэдэг ийм бичлэг хүргэж байна. Хүчлэхгүй гэдэг нь хийхгүй байх, зориггүй байх гэсэн үг ерөөсөө биш шүү. Хамгийн гол нь болохгүй байгаа зүйлийг хит их бид нар болгох гээд улаараа дээдэг, хөөцөлтөд дээдэг . За тэгээд дээрэс нь бид нар өөрсдийнхөө дотор заавал юмыг нэг ийм байх ёстой гэсэн нэг тийм өөртөө дотоод дарамт тас өгөөд идэг тийм зүйл байж болохгүй шүү гэдэг талаас нь хэлж байгаа. Яагаад тэгэхээр хүн ер нь хит их хүчилж байгаа, хит их хичээж байгаа тийм энерги өөрөөсөө гаргаад ахаар хүний өөрийн энерги гэдэг зүйл маш их ундаг, доогуур болдог. Тэрийгээ дагаад яг л бид нар тийм амьдралаа татдаг. Тэгээд энэ нөгөө хүчлэх, хичээх гэдэг маань татах хүчний хуйлтай бас холбогдоод явцдаг байхгүй юу? Мэдээж одоо тууштай байх, сахилга бат, зоригтой байх гэдэг бол хүн болгонд байх ёстой зүйл, байх ёстой зүйл Үүн дээр ямар бодолтой байх ёстой гэхээр би өөртөө нэг ийм зорилго тавилаа. За тэгээд энэ зорилгынхоо төлөө би ингэж тууштай явнаа гэд. За тэгээ мэдээж миний энэ зүйл болвол үнэхээр би баяртай ах болно. Болохгүйсэн ч гэсэн би бас тэрийг хүлээж авах сэтгэл зүйтэй байх ёстой гэсэн нэг тийм хөнгөн энерги өөртөөсөө гаргах тухай яриад байгаа юм л да. За жишээлбэл одоо хэл сурах тал дээр асуусан байна Энэ бол ерөөсөө огт өөр зүйл. Яагаад тэгэхээр өөрийгөө дайчилж шинээр юм сурж мэдэж хөгжүүлнэ гэдэг бол ерөөсөө өөрийгөө хүчилж байгаа тийм энерги нэг өсөндө бараг гаргадаг байхгүй юу? Яахаар хүчилж байгаа энерги гаргах вэ гэхээр жоохон дургу хийх эсвэл би яасан сурдгүй юм бэ ч гэдэг юм уу, өөрийгөө одоо ингээд чамлах ч гэдэг юм уу. За тэгээд дээрэс нь өдөр бүр заавал би ингээд нэг тийм ял юм шиг 2 цаг ингээд суух ёстойч гэдэг юм уу нэг тийм эсвэл сарын дараа 3 сарын дараа би өстой заавал ингэж ярьж сурах хэрэгтэй ч гэдэг юм уу. Юмыг амар дарамт толгоод байна да тэгээд тэн дээр би өстой тэхгүй л бол болохгүй байна. Англи хэл би сурахгүй л бол болохгүй байна ч гэдэг юм уу. Ингээд ах юм бол бас тэр цаанаас гарч байгаа бидний сэтгэл зүйн хандлага гэдэг зүйл өөрөө хүчилж байгаа зүйл болоод байгаа байхгүй юу. Тэрнээс хийх юмаа бид нар хийдгээрээ хийн гол нь ямар сэтгэлээр тэрэнд хандах вэ гэдэг зүйл дээр л анхаарч өөрөө гэдэг. Тухайн зүйл дээрээ ямар сэтгэлээр хандаж хийж гин. За тэгээ өөрсдийгөө хөгжүүлж, сайжирч яаж явах вэ гэдгээ арай өөр зөөлөн арга барилаар хийж явах. Тийм л утга санаа юм байна. Би өөрөө жишээлбэл Японы хэл сурахдаа тэгж сурсан байхгүй юу. Шүн орой олтол суудаг үе мэдээж байсан хичээж сурдаг үе мэдээж байсан. Тэгтээ би өрдөөсөө алав юм шиг ч юм уу амар тийм зовж энэ ерөөсөө хийдэггүй. Хөгжилтэй хийдэг. Мэдээж зарим өдөр хэмээргүй байна залах нь, ядарна, янз бүрийн зүйлүүд гарч ирнэ. Жишээлбэл одоо өнөөдөр би бүр ханз бичих үнэхээр сонирхолгүй байх юм бол за зүгээр Япон ном уншдаг ч юм уу гэд ингээд арай өөрийгөө хүчлэхгүй арга барилаар өөрийгөө хөгжүүлж явах ёстой гэдэг юм уу. Японы хэл дээр бол би ерөөс тэгж хүчилдэг зүйл байдаггүй байсан. Яаж ч юм цаанаасаа ингээ гоё дуртай хийдэг байсан. Тийм болохоор хэцүү байдаггүйсэн. Тэгэхээр энэ хүчлэхгүй байх, хичээхгүй байх гэдэг маань бид нар нэг өөртөө дарамт өгөөл хүчлээл хичээчих юм бол өөртөөсөө тийм энерги ялгаруулдаг учраас л ер нь болох хэрэгтэй юм шүү, анхаарах хэрэгтэй юм шүү гэж хэлээд байгаа байхгүй юу. Тамирчдын хувьд болохоор би бас сайн мэдэхгүй л энэ л да. Тэгтээ ер нь амжилттай тамирчид гэлтгүй ер нь бүхэл хүмүүс бие гаргуунд нь гартал ингэж юмыг хүчилж хичээх гэдэг зүйл байхгүй хаа амжилтанд хүрдэг хүмүүс. Тэрнээс илүү юу байдгүй гэхээр сахилга бат, тууштай байдал. За тэр бүгдийг ингээ баримтлаад өөрийнхөө биеийг маш их сонсдог байж магадгүй гэж бодож байна.
Яа тэгэхээр би одоо яг тийм болцсон байгаа байхгүй. Тэрнээс биш би бас яг амьдрал дээр хүчилж исэн зүйлүүд бол байгаа. Тэр чинь бас би өөрөөсөө маш хүчилж исэн энерги гаргаад ингээд ядардаг. Тэгээд яг энэ тухай ойлгож мэдсэн байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө хүн өөрийнхөө биеийг маш их сонсох ёстой мэн гэж бодсон. Дотор сэтгэлээ бас маш их сонсох ёстой мэн. Тамирчид бол маш дэг журамтай. Тэгээд энэ бол миний л бодол доо тий. Гэхдээ өөрийгөө ингээд зовоож бүр шатаж юмыг хийх гэхээсээ илүү өөртөө маш их итгэдэг. За тэгээд өөртөө зориг одоо юу гэдгийг төвчээр тийм зүйлүүдийг одоо нэг тийм гоё аргаар өгдөг байх гэж бодож байна. Тэрнээс биш ингээл хүчлээл, ингээл зовоол, дарамттай хийдэг бол бас спорт энтер гэдэг чинь бас тийм амархан зүйл биш шүү дээ, тий. Тийм болохоор аль болох ер нь өөртөө итгэлтэй тэгээд давтамжтай хийх гэдэг зүйл байгаа байхгүй. За тэгээд чадаагүй үедээ өөрийгөө ерөөсөө зэмлэхгүй байх. Чадаагүй үедээ өөрийгөө тэх байсан, ингэх байсан, өстө тэгж чадсангүй гэдэг чинь л бас хүчлэх энерги гаргачихж байгаа байхгүй юу. Тийм болохоор хүчлэхгүйгээр хичээх арга гэсэн үг юм уу нэг талаараа тий. Өөрийгөө хүчлэхгүйгээр ингээ би өстө хичээх ёстой гэдэг тийм сэтгэл зүг өөртөө байлгахгүйгээр яаж зөөлөн гоё энергиэр ингээд юмыг хийж сурах вэ гэдэг ч юм уу. Ингэж ойлгол бас арай илүү ойлгомжтой болох юм болов уу гэж бодоод байна. Дээрэс нь бас нэмээд хэлэхэд боломжгүй зүйлийг хит болох гээд зүтгээд яадаг. Тэр зүйл бас ер нь хамгийн их ордог байхгүй юу? Зуралтаад, хөөцөлтөөд тий боломжгүй зүйлийг бид нар боломжгүй байна, болохгүй байна гэж мэдсэн бол орхиж сурдаг ч юм уу. Тийм л байх хэрэгтэй байна ч гэдэг юм уу. За тэгээд өөрийнхөө чадахгүй байгаа зүйлийг гол нь дотор сэтгэлдээ зөвшөөрч өгнө гэсэн үг. Тэгэхээр тэр маань хүчилж байгаа биш болчихж байгаа байхгүй юу? Тэгээд амьдрал дээр ч гэсэн болохгүй байгаа зүйлийг өөртөө шударгаар хүлээж авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр эдгээр чи ерөөсөө хүчилж хичээж байгаа энерги биш болчихно гэсэн үг шүү дээ. Ийм зүйлийг би дотооддоо зөвшөөрч байна. Ийм зүйлийг би хүлээж авч байна гэд буруутгал, айдас, гомдол юу гэдгийг тэр бүх зүйл чинь л ер нь хамгийн хүнийг хүчлүүлдэг энерги гаргадаг байгаа байхгүй юу? Тэгэхээр аливаа зүйлийг ерөөсөө хүнийг буруутгаж те ямар нэг зүйлийг буруутгаж эсвэл ямар нэг айдсан дээр тулгуурлаж за дээрэс нь мөн хор шараар ч юм уу те үзэн ядалтаар ч юм уу эсвэл тех өстой байсан ингэх өстой байсан бис тэ ингэж л амьдрна ч гэдэг юм уу тийм нэг дарамтаар биш байх юм бол бид нар болчихж байгаа байхгүй юу? Хөнгөн гоё аргаар тууштай сахилга баттай зоригтой амьдрах гэдэг юм уу? Тийм учраас л өөрийгөө урмаар, дотоод зөвшөөрлөөр, за тэгээд дээрэс нь өөрийгөө хайрлаж, за бусдыг бас хүндэлж те хийхийг зорж байгаа зүйлдээ сахилга баттайгаар тууштай байх. Дээрэс нь мөн өөртөө маш сайн итгэж өөрийгөө зөөлнөр ингэж дэмжиж явж чадах юм бол бидний өөрөөсөө гаргаж байгаа энерги бас яг л тийм байх боломжтой. Тэрийгээ дагаад энерги ч гэсэн бас сайжирч өөрчлөгдөнө. Бидний гаргаж байгаа энерги сайжирч өөрчлөгдөх тусам амьдрал дээр ч гэсэн яг л тэр энергитэйгээ өнгөж ил адилхан зүйлийг татах боломжтой болно гэсэн ийм л ойлголт байгаа байхгүй юу. Тиймээс л ер нь бол энэ амьдралд маш чухал зүйл шүү гэж дахин хэлэгдээд яригдээд байгаа юм л да. Ер нь хүн амжилтанд хүрэхийн тулд яадаг лээ? Хий хоосон гэд хор шар хүчээр биш те ухаанаар л ер нь бол амжилтанд хүрдэг штэ. Хичнээн бие зовоож ингэж хүчлээд тэнд ухаан зарж чадахгүй бол ялагдал гэдэг зүйл ирдэг гэж би боддог. Тийм болохоор хийх юмаа бол бид нэр хийдгээрээ хийх юм байна. Зорилгоо тавих юм байна. За түүндээ сахилга баттайгаар тууштайгаар одоо өөрөөсөө маш гоё хөнгөн энерги гаргаад гоё одоо арга барилаар юмаа хийж сурах юм байна. Ямар нэгэн бодож байгаа зүйл нь ч юм уу санснаар нь болохгүй бол бас маш их сэтгэлээр ундаг, гомддог, түндэг. Тэр чинь бас л нөгөө хүчилж байгаа энерги гаргаж байгаа байхгүй юу? Энэ бас надад байдаг байсан учраас энийг бол маш сайн ойлгосон. Тийм болохоор болохгүй байсан ч гэсэн тэрийг хөнгөн хүлээж авах тийм сэтгэл зүг бас бэлдээд явах хэрэгтэй гэсэн үг өөртөө. За тэгээ болвол мэдээж би маш баяртай байна. Болохгүй бол одоо за явах дээж гэдэг юм уу те. Орхихын орхиод, авахын аваад явна гэдэг тийм л зүйлийн тухай ярьсан байгаа. Тайлбар маань та бүхэнд ойлгомжтой байсан байхаа гэж бодож байна. За тэгээ дараагийн хавшлгаар дахин уулзцгаая, баярлалаа.